Монгол хүнд эрүүл хүнс газуурт компани төлөвлөж байна. Сайн байцгаана уу? 1082 дугаартай оролцогчид Дариусар Виктор байна. Би багасаа дуучин болно гэж мөрөөдөж ирсэн. Тэгээд мөрөөдөл минь биелэхгүй байх магадгүй дээ гэж айж ирсэн. За манай ээж бид хоёрыг хоолтой, ундтай, хувцсгүй байлгахгүй тулд өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлөж дэлгүүр дээрээ ажилладаг. Тэгээд тийм болохоор бид хоёр ээжийнхээ уран зоригийг бид хоёрын хайрлах сэтгэлийн үнэлээд дандаа ээжтэй очиж тусалдаг. Жишээлбэл тоос жороог нь ачиж өгөх, заримдаа худалдаг чих, ээжигээ завгүй үедээ бол дандаа их хөвчлө худалдаг чинь хийж ажилладаг. Одоо бол ойлгомжтой шүү. Чөлөөт юм дээ, голон чөлөөт. Өөрөө дуучин болж чадаагүй учраас хоёр ахныхаа энэ тал дээр нь анхаарал тавьж өгье гэж бас бүтээгдэхүүнтэй дотроо бодоод байна. Тэгээд бидний гоё хөгжөөгөө өгөөрэй. За. Бэлэн үү? Бэлэн. Амжилт хүсье. Гайхалтай. Баярлалаа. Хоёр мундаг охин төрүүлсэн ээжд нас баяр хүргэе. За, одоо саналаа хорой. Чимгээ. Тэнцүүлсэн. Баярлалаа. Миний хувьд бол дуулалт бол тийм онцгой сони юм байж чадсангүй. Тэнцсэнгүү. Хоёрыг тэнцүүлмээр. За, манай шоуны дүрмөр бол 3 тэнцсэн авч та хоёрын тайзнаас буух ёстой. Бид хоёрыг тэнцүүлээ.